Сайн байцгаана уу? За бид хэмэд оюуны үндэс хичээлийн 1-р лекцийн 2-р хэсгийн талаар ярих гэж байна. Гэхдээ энэ лекц бол 3 хэсгээс бүрдэж байгаа. 1-р хэсэг бол програмчлалын Python хэлний удирдгал гэсэн сэдвээр дараах ойлголтуудын талаар ярьсан байгаа. За үүнд хэмэд оюуны хичээлийг хэрхэн судлах вэ гэсэн танилцуулга. За Python хэлний үндсэн танилцуулга болон түүнд багтах үндсэн элементүүдийн талаар ярьсан байгаа. За тэгээд Python хэлний модулийн талаарх ойлголтууд түүнийг хэрхэн програм бичихэд ашиглах талаар ярьсан байгаа. За тэгвэл өнөөдрийн сэдв болвол програмчлалын Python хэлний удирдгал үргэлжилж байна. За энэ сэдвийн хүрээнд бид програм хангамж хөгжүүлэх мөчлөг, за Python хэлний хувьсгал зарлах, өгөгдөл гараас унших, за Python хэлний тооцоол хийх, математикийн тэмээг програмчлалын илэрхийлэлд хөрвүүлэх, за тэгээ гаралтын функцийг хэрхэн хэрэглэх талаар яриад эцэст нь дүгнэх асуултуудыг ярилцгаална. За эхний сэдэв бол програм хангамж хөгжүүлэх мөчлөг. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа диаграм бол програм хангамж хөгжүүлэх мөчлөгийг харуулж байна. За програм хангамж хөгжүүлэхэд код бичгээс гадна хэд хэдэн алхмыг хэрэгжүүлдэг. За зөв алдаагүй ажилдаг програм хөгжүүлэх явц нь одоо эдгээр 5 үе шатыг шаарддаг. За үүнийг бол одоо програм хөгжүүлэх мөчлөг гэж нэрлэдэг байна. За хамгийн ихний шат болох програмын загвар боловсруулах гэсэн шатанд бид нар юу хийх вэ гэхээр програмын загвар боловсруулах програмын загвар боловсруулахад бүх мэргэжлийн программистууд кодыг бичгээс өмнө програмыг сайтар боловсруулах шаардлагатай байдаг. За программистууд шинэ төсөл эхлүүлэхдээ хизээч шууд одоо эхний алхмаараа код бичиж эхэлдэг. Тэд яг үхээр програмын загварыг бий болгож эхэлдэг. Програмын загвар боловсруулах хэдэн арга байдаг бөгөөд бид энэ хэсэг Python програмуудаа зохиоход ашиглаж болох зарим арга техникийг авч үзүүлнэ. За тэгвэл хоёрт нь програмын код бичих хэсэг. За энэ хэсэгт болохоор боловсруулсан загвар дээрээ тулгуурлан Python зэрэг одоо дурын програм өндөр зэрэглэлийн төвчний програмчлалын хэл сонгож одоо кодыг бичиж эхэлдэг. Ямар ч програмчлалын хэлэнд програм бичихд дагаж мөрдөх синтакс гэж нэрлэдэг өөрийн гэсэн дүрэн байдаг. Хэлний синтакс дүрмүүд нь түлхүүр үг, оператор, цэг таслыг хэрхэн ашиглах зэрэг үйлдэлүүдийг зааж өгдөг. За программист одоо эдгээр дүрмийн аль нэгийг зөрчсөн тохиолдолд синтаксийн алдаа гардаг байна. За тэгвэл синтаксийн алдааг засах шатанд юу хийх вэ гэвэл за хэрвээ програм нь синтаксийн алдаа эсвэл одоо алдаатай түлхүүр үг гэх мэт энгийн алдаа агуулсан бол хөрвүүлэгч эсвэл интерпретатор, за бидний хувьд бол интерпретатор хэрэгжилж байгаа тийм ээ. Интерпретатор ямар алдаа гарсныг бол харуулсны дараа алдааны мессежийг харуулна. За баг бүх кодыг анх бичихдээ синтакс одоо алдаа гаргадаг тул программист үүнийг засахад баггүй цаг хугацааг зарцуулдаг. Бүх синтаксийн алдаа болон энгийн бичих алдааг зассны дараа уг програмыг эмгэгдэж машины хэл рүү өргүүлэх боломжтой болдог байна. За дараагийн шатанд юу хийдэг вэ гэвэл програмыг тестлэх. За энэ шатнд болохоор код нь одоо ажиллах хэлбэрт олсон дараа логик алдаа байгаа эсхийг шалгахын тулд тестлдэг. Логик алдаа нь програмыг ажиллуулахад саад болохгүй харин буруу үр дүнд хүргэдэг юм алдаа байдаг. За математикийн алдаа нь логикийн алдааны нийтлэг шалтгаан болдог байна. За тэгэхээр програмыг тестлэх шатанд бол энэ алдаагаа илрүүлэх боломжтой байна. За тэгвэл алдааг засах шатанд юу хийх вэ гэвэл хэрвээ одоо програмч нь буруу үр дүн гаргах юм бол программист кодыг одоо дебаг хийх хэрэгтэй. Тэгээд энэ программист одоо програм дах логик алдааг олж засдаг гэсэн үг. За заримдаа энэ процессын явц программист програмын анхны загварыг өөрчлөх шаардлагатай болж мэддэг. За энэ тохиолдолд програм боловсруулах мөчлөг дахин эхэлж алдаа алдахгүй болтол нь одоо энэ алхмыг
давтан хийх шаардлагатай болдог. Эцэст нь хэлэхэд програмын загвар боловсруулах үйл явц нь үйлчлэгийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Та програмын дизайныг түүний үндэс суурь гэж үзэж болно. Хэрвээ та одоо юу гэдэг нь жишээлбэл муу баригдсан суурин дээр байшин баригдсан байшингаа засахын тулд маш их ажил хийх болно гэсэн үг. Програмын одоо загварыг өөрөөр харах ёсгүй. Хэрвээ одоо таны програм муу зохиогдсон бол эцэст нь та програмаа засахын тулд маш их ажил хийх болно гэсэн үг байна, тийм ээ. За програмын загвар зохиох үйл явцыг одоо дараах хоёр үржиттайгаар одоо нэгтгэж өгнж болдог. Нэгдүгээрт нь програмын одоо гүйцэтгэх ажлыг буюу бодлогын нөхцөлийг зөв ойлгох. За хоёрдугаарт нь даалгаврыг үүсгэхэд хийх ёстой алхмуудыг тодорхойлох нь. За тэгээ энэ нь бол бодлогын алхмыг зөв тодорхойлох нь чухал гэсэн ойлголт өгдөг байна. За тэгэхээр та бүхэн програм бичиж сурах гэж байгаа учраас одоо эдгээр 5 үе шатыг зайлшгүй мэддэг байх шаардлагатай байх нь. Тэгээ та бүхэн програмыг бичихдээ эдгээр хүчлэгүүдийг амжилттай хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За тэгвэл Python хэлэнд хувьсгч зарлах ямар зарчимтай байдгүй, за тэрийг хэрхэн зарладаг вэ гэдэг талаар дараагийн сэдвээр ярих гэж байна. За хувьсгч гэдэг нь өөрөө энд тодорхойлцсон байна те. Компьютерийн санахад хаалгагдсан утгыг илэрхийлдэг нэр. Хувьсгч бүр өөрийн гэсэн нэртэй, төрөлтэй, хэмжээтэй, утгатай байдаг. Хувьсгчийн нэр, утгын төрлийг одоо тухайн хувьсгчийг ашиглахаас өмнө тодорхойлох ба утгыг хэд хэдэн хэлбэрээр өгч болдог. За үүнд утгыг шууд олгох. Одоо програмын код дээр тийм ээ. За гараас input функцээр авах. За эсвэл илэрхийллийн үр дүнгийн утгыг олох, файлаа унших гэсэн хэлбэрийг ашиглаж болдог. За үүнээс гадна хувьсгчийн одоо төрөл байдаг. За хувьсгчийн одоо төрлүүд нь болохоор зэрэг бид нар өмнөх лекцэн дээр яригдсан байгаа. Нийтлэг өгөгдлийн төрлүүд байдаг тийм ээ. Энэ талаар өмнөх лекцэнд яригдсан. За бүхэл тоон утга, баталгаа тоон утга, тэмдэгт мөр, логик утга, за нэмээд жагсаалт, толь гэсэн юм төрлүүдийг бол бид нэр энэ хичээлийн хүрээнд ашиглана. Гэхдээ өмнөх нэгдүгээр лекцнээр бол жагсаалт, толь гэдэг талаар бол нэмж оруулаагүй. Энэ тусдаа сэдв болгон орж ирэх учраас та бүхэн тэр сэдвүүдээр дэлгэрэнгүй судлах боломжтой. За хувьсгчийг хэрхэн бичих вэ гэхээр бичих формат нь эхлээд хувьсгчийн нэр, за тэгээд утга олох операторын дараа илэрхийлэл юм уу ямар нэг утга байна. За бид нэр математикт одоо тэнцвэрийн тэмдгийг бол тэнцвэр өгдөг. Энэ бодол тэгээд үр дүнгийн энэ ийм утга гарна гэж тэнцвэрийн тэмдэг болгож ашигладаг бол програмчлал утга олох оператор гэж нэрлэдэг. За тэгвэл энэ жишээ байна. Python програм дээр програмчлалын компайлер дээр за жишээлбэл age гэсэн хувьсгч зарлаад энэ бол age гэсэн хувьсгчд 30 гэсэн утгыг утга болгож оруулсан байна. Хадгалж гисэн байна. За тэгээ гарсан оруулсан утгаа дэлгэсэн тавьж гарахын тулд print буюу илэрхийллийн үр дүн хэвлэх функцийг ашиглаж байна. За нас гэдэг дан хашлтанд бичсэн нас гэдэг хувьсгч үгний ард age буюу хувьсгчийн age гэсэн хувьсгчийн утгыг хэвлэх гэсэн үйлдэлийг өгсөн байна. Энд бол үр дүн нас 30 гэсэн текстийг хэвлэж харуулах нэ. За хувьсгчийн нэрийг хэрхэн тохируулж сонгох вэ гэвэл хувьсгчийн нэр гэсэн энэ хүснэгтэнд харуулсан байна. За хувьсгчийн нэрийг бол үгээр тодорхойлж олно. Хэд үгнээс бүрдвэл дагавар зураас ашиглана. За эсвэл үсгээр тэмдэглэж болно. За тэгээд хувьсгчийн нэрэнд бол тоо орж болно. За тэр дагавар зураас орж болно. Харин тэр тор гэсэн тэмдэгт ягаад гэвэл програмчлал ашиглагддаг учраас
тохирохгүй. За хувьсгчийн нэрийг тоогоор илэрхийлж болохгүй. Эхлүүлж болохгүй шууд текстээр юм үсгэр эхлүүлэх шаардлагатай байдаг гэсэн байна. За хувьсгчийг шууд дотор нь одоо локал болон глобал хувьсгч гэж нэрлэдэг. За локал хувьсгч гэдэг бол юу гэдг вэ гэхээр функцүүд одоо блок дотор зарлагдсан хувьсгч бол тухайн блокийн сар хүрээнд л хүчинтэй байдаг. Тэр блок дотор л ашиглах боломжтой гэсэн. А глобал хувьсгч бол функцийн гадна зарлагдсан хувьсгч байдаг. За энэ хувьсгч нь одоо бүх програмын турш хүчинтэй байдаг. За ийм онцлогтой байх нь байна. За олон хувьсгчид одоо зэрэг утга оноож болно. За нэг хувьсгчид ялгаатай төрлийн өгөгдлийн утгыг бас олгож болдог байх нь. За хувьсгч олон хувьсгчид зэрэг утга оноож нэг мөрөнд олон хувьсгчид утга оноож болно гэсэн байх нь тийм үү. За тэгэхэд хувьсгч услах тохиолдолд дэл гэсэн дэлгүүрийг ашиглан хувьсгчийг сонирхоос устгаж болдог. За энэ жишээ байна. За X гэсэн хувьсгчид 10 гэсэн утгыг олгоод за тэр X-ийн утгыг дэлгэсэн цэглэхэд print гэсэн функцийг ашигласан байна. За энэ бол том утгыг ашигласан жишээ байна. За дараагийн жишээ бол би хэмэд оюуны оюун ухааны үндэс судалж байна гэсэн текстийг бас хадгалж болно. Өөрөөр хэлбэл X гэсэн хувьсгчийн утгыг дахин өөр утгаар ялгаатай төрлийн утга олгож өгөөд тэр утгыг дэлгэсэн printf гэсэн функцийн тусламжтайгаар хэвлэж гаргахад X гэсэн хувьсгчийн хадгалсан текст дэлгэсэн дээр хэвлэгдсэн байна. За араас Python хэлэнд хувьсгч ашиглах дараагийн нэг арга байна. За энэ болохоор хувьсгчийн утганд гарнаас оруулсан утгыг хадгалах. За бичиглэлийн хэлбэр болохоор зэрэг хувьсгчийн нэр байна. Тэгээ утга олох үйлдэл за input гэсэн функцийг ашиглана. За input гэсэн функцэнд за тэр таны нэр гэсэн одоо жишээ харуулсан байна тийм ээ. Таны нэр гэсэн текстийг хашлтан дотор бичээд за тэгээд age гэсэн хувьсгчэнд хэрэглэгчийн гарнаас оруулсан утгыг нас гэж авах нь байна. За тэгээд энэ оруулсан мэдээллүүдээ буцаагаад дэлгэсэн хэвлэхийн тулд print гэсэн функцийг ашигласан. За print гэсэн функц таны оруулсан мэдээлэл гэдэг текст бол хашлтан дотор байгаагаар дэлгэсэн хэвлэгдэнэ. За print гээд нэр гэсэн текстийн ард таны оруулсан нэрийг хэвлэхийн тулд хашлтны ард таслал тавиад name гэдэг хувьсгчийн нэрийг тодорхойлж өгдөг. За том утгыг бас хэвлэгчийн насыг хэвлэгчийн тэхийн тулд бас адилхан нас гэдэг текстийг хэвлээд түүний ард нас таны оруулсан насны утгыг хэвлэнэ гэсэн. За жишээлбэл үр дүн дээр доор харагдчихэв те таны оруулсан мэдээлэл нь гэсэн текстийг зөрчгээр нь хэвлээд нэрээ Туяа гэж оруулсан бол таны нэр гэдэг үгний ард Туяа гэдэг текст нэрийг хэвлээд ард нь насыг 25 гэж оруулсан бол оруулсан учраас тийчээ 25 гэсэн текстийг хэвлсэн байна. За хоёр дахь жишээн дээр юу харуулсан бэ гэхээр шууд хичээлж би өрөөний дугаараа оруулна гэсэн текстийг дэлгэсэн хэвлэхэд input гэдэг функцийн тусламжтайгаар өрөөний дугаар оруулах хэрэгсэж зааж өгсөн. За энэ оруулж өгсөн утгуудыг доотлын хэсэгт хэвж харуулсан. Таны оруулсан өгөгдлүүдийн доотлын хэсэгт хэвлэгдэнэ л гэсэн байна. За эцэст нь гэж хэлэхэд ер нь Python хэлэнд хувьсгч өгөгдлийг хадгалах боловсруулахад ашигладаг үндсэн элементийн нэг. За тэгээд хувьсгчийг зарлах, утга оноох нь маш энгийн бөгөөд Python одоо хувьсгчийн төрлийг автоматар тодорхойлдог учраас эхлэн суралцагчдад ойлгомжтой хялбархан байдаг.
За дүгнж хэлэхэд хувьсагчийн ямар зөрчил хувьсагч нь бол яг өгдлийг хадгалах нэршилтэй санах он хэсэг бөгөөд түүнд утга оноож ашиглах боломжтой байдаг. За хувьсагчийн нэршил нь бол нэрийг тодорхой дөрмийн дагуу оноож ашиглах шаардлагатай байдаг. За өгдлийн төрөл нь болохоор Python бол автоматар өгдлийн төрлийг тодорхойлдог бөгөөд нийтлэг төрлүүд нь за бид нар түрүү ярьсантэй int, float, string, bool, list, dict зэрэг одоо төрлүүдийг багтаадаг. За хувьсагчийн цар хүрээ бол локал болон глобал хувьсагчийн гэсэн хэлбэрээр ашиглагдана. За хэрхэн ямар тохиолдолд глобал, ямар тохиолдолд локал хувьсагч болдог талаар түрүүн товчхон тайлбарласан. За энэ нь болохоор тэдгээрийн цар хүрээний ялгааг харуулж байгаамаа. За хувьсагчийг одоо хувьсагчийг устгахын тулд одоо дийл дэлгүүрийг ашиглаад хувьсагчийг санах агаас устгаж болно. За тэгээд эдгээр одоо хувьсагчийн талаарх ойлголтууд нь Python програм бичихэд хувьсагчийг хэрхэн одоо үр дүнтэй ажиллаад туслах бөгөөд цаашид илүү нарийн төвөгтэй код бичиж суурь болж өгнө. Хувьсагчийг зөв ойлгож хэрэглэх нь програмчлалын чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг та бүхэн анхаараарай. За энэ бид нэр хувьсагчийг ашиглаад мөн Python хэлэнд тооцоолоо хийн та бүхэн харсан тийм ээ математик үйлдэлүүд дээр хувьсагчийг бид нэр ашиглах болно. За математикт өгсөн математик илэрхийллийн бичиглэлийг програмчлал ашиглахдаа одоо тэр улаан сумны доор харуулсан хэлбэрээр хөрвүүлэн бичнэ. За Python хэлэнд математик тооцоололд ашигладаг операторуудыг энэ өснөгтөнд харуулсан байна. За бид нар бол нэмэх хасах үржих хуваах тэмдэгтүүд үйлдэлүүдийг бол сайн мэдж байгаа. Энэ эдгээрийг бол үйлдэл гэж ярихгүй оператор гэж нэрлэнэ. За тэр хоёр нь бол зураас бол хуваах үеийн операторыг хоёр удаа бичсэнтэй адилхан харагдаж байгаа. Энэ бол хоёр тог бүхлээр хуваах үйлдэл хийдэг. Өөрөөр хэлбэл одоо тайлбар нь ард байна тийм ээ. За 11 гэсэн тог хоёрт хуваагаад бүхэл утгыг авах гэсэн үг. За тэр процентын тэмдэг буюу энэ процент энэ оператор бол үлдэгдэлтэй хуваах үйлдэлийг гүйцэтгэх нь за 11 гэсэн тоогтой хоёрт хуваагаад үлдэгдлийн нутгийг хувьсагчд нь олгоноор гэсэн байна. За зэрэг дэвшүүлэх болохоор зэрэг квадрат зэрэг дэвшүүлнэ. За энэ бол 11 гэсэн тоог 2 зэрэг дэвшүүлэхэд 121 гэсэн өртөн гаргана гэдгийг харуулж энэ жишээгээр харуулж байна. Python хэлэнд гаралтын төрлүүд бол функцийн нөгөө print гэдэг функцийн тасамжтайгаар хэрэглэж байгааг түрүүн та бүхэн харсан. За гэхдээ энэ гаралтын функцийг бол хэд хэдэн хувилбараар ашиглах боломжтой. За escape тэмдэг ашиглаж хэвлэж болно. За нэмэх тэмдэг ашиглаж тэмдэгт мөрүүдийг нийлүүлж хэвлэж болно. За тусгаарлагч ашиглан хэвлэж болно. За тэгээд хэвлэж байгаа утгыг хамгийн бага өргөнийг нь өгч хэвлэх юм боломжтой байна. За энэ жишээ 2 дээр сая энд ярьсан боломжуудыг ашигласан байна. За хамгийн ихний жишээ бол 7 хоногийн 3 өдрийг гаригийн 3 өдрийг одоо escape тэмдэг ашиглаж хэвлэсэн байна. Энэ ямар ч үстэй гэхээр t 7650t гэсэн тэмдэг бол escape тэмдэглээ. За энэ бол tab тавчлагын зайтайгаар ордно. Зайтай хэвлэж байгаа гэсэн. За print гэсэн оператор дотроо бид нар юу хийж байна? Үгнүүдэд нийлүүлээ бичсэн юм шиг боловч хэвлэхэд tab-ын зайтайгаар хэвлэх боломж олгодог байна. За дараачих нь болохоор хоёр тустай байгаа текстийг хооронд нь нийлүүлж хэвлэхийн тулд нэмэх тэмдгийг ашигласан байна. За тэрний дараагийн гаралтын функцээр бол өгсөн тав утгуудыг хэвлэхдээ таслаас хойш нэг орны нэрвчлэгээр хэвлэхээр тохируулсан байна. За тэрний дараагийнх болохоор зэрэг
12 тэмдэгтийн өргөнтэйгээр таслаас шавын оронгийн наривчлалтай одоо 1100-ийн оронгоор нь цааглаж харуулахаар хэвлсэн байна. За энэ хэвлэх одоо хувилбаруудыг эдгээр жишээнүүд дээр хийж үзсэн байна. За тэр өнөө ярьсан скип цуваа ашиглах гэж ярьсан тийм. За тэгээд энд бол скип цуваг ашиглах хэрхэн ашиглаж болдгоо, ашиглахад ямар үйлдэл хийдэг вэ гэдгийг хүснэгтэнд харуулсан байна. За 76-аас 50 дээр өсөв тавьсан бол гаралтыг дараагийн бүрэн шилжүүлнэ. За тэгээд таблет T үсгтэй байвал дараагийн хэвтэй табын байрал руу алгасгаж зайтай хэвлэнэ. За тэрний дараагийнх нь болохоор зэрэг ганц ашлтыг хэвлэх, ганц ашлт хэвлэхийн тулд энийг ашиглана. За тэрний дараагийн хоёр дахь нь хоёр давхар ашлт бол давхар ашлтыг хэвлэхэд ашиглагдана. За тэгээд 76-аас хамгийн сүүлийнх нь бол 76-аас хэвлэхэд ашиглагдана. За эдгээрийг хажуугийн жишээн дээр харуулсан байна. За жишээлх юм бол яг хуу тэр гамлет гэдэг үгийг давхар ашлтан дотор бичихэнд тулд тэр ашлтыг ашигласан байна. 76-аас давхар ашлт ашигласан байна. За тэгээд эдгээр цаваанууд саваг хэрхэн ашиглахыг лаборатори хичээлээр туршиж үзнэ. За ингээд өнөөдрийн энэ удаагийн одоо сэдвээр ярьсан асуултуудыг асуулт хэлбэрээр асуусан байгаа. Та бүхэн эдгээр асуултуудыг хариулаад өөрийнхөө өнөөдрийн энэ удаагийн одоо сургалтаар сурсан зүйлээ шалгаж олно. За ингээд нийт 7 асуулт байгаа. Та бүхэн эдгээрт хариулаарай. За хичээлийн үргэлжлэлийг дараагийн файлаас үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.